Сайн байна уу? Өнөөдрийн хичээлээр бид эмнэлэгт очих, эмчит биеийн зовёроо хэрхэн зөв тайлбарлах, мөн эмчийн хэлж буй зааврыг яаж ойлгох талаар англи хэлний чухал хэлхүүдийг сурах болно. Хичээлийн анхааралтай үзээрэй. Эмнэлэгт очихоос өмнө ихэвчлэн утсаар эсвэл биеэр очиж цаг авдаг. Англиар цаг авахдаа I'd like to make an appointment гэж хэлнэ. Харин хүлээн авагч эсвэл сувилагч танаас What's the reason for your visit? Буюу та ямар шалтгаанаар ирж байгаа вэ гэж асууж магадгүй юм. Эмчийн өрөөнд ороод өөрийн биеийн зовёрыг тайлбарлахдаа I have эсвэл I feel гэсэн бүтцийг ашигладаг. Жишээ нь I have a sore throat. Гэвэл миний хоолой өвдөж байна гэсэн үг. Харин толгой эрхийг сулдахыг weak гэж хэлнэ. Хэрв тодорхой нэгсэвд өвдөж байвал It hurts right here гэж зааж хэлж болно. Нийтлэг тохиолдог зарим өвчний нэршлиг тогтоож авцгаая. Fever, халуурах, cough, ханиалгах, headache, толгой өвдөх, stomachache, эс өвдөх. Та хэр удаан өвдөж байгаагаа хэлхийг хүсвэл I've had a headache for 2 days. Буюу 2 хоногийн турш толгой өвдлөө гэж хэлж болно. Үйлчлэгийн явцад эмч танд дараах зааварчилгааг өгдөг. Open your mouth and say амаа нээгээд гэж хэлээрэй. Мөн уушгиж чагнахдаа Take a deep breath. Гүнзгий амьсгаа аваарай гэж хэлнэ. Хэрэг өвдөж буй цэгийг асуувал Where does it hurt? Эмч үзлэгээ дуусгаад оншоо хэлнэ. You have the flu. Та томуу тусчээ. Их эсвэл It's a common cold. Энэ бол эрдийн ханиад байна гэж хэлж болно. Англи хэлэнд flu юу том нь cold буюу эрдийн ханиаднаас илүү хүнд өвчлөлийг хэлдэг шүү. Эмчилгээний зөвлөгөө өгөхдөө эмч Hug this medicine twice a day. Энэ нэмийг өдөрт 2 удаа уугаарай гэж хэлж болно. Twice гэдэг нь 2 удаа гэсэн утгатай. Мөн Drink plenty of fluids. Шингэн зүйл сайн уу? Get some rest. Сайн амар гэсэн зөвлөгөөнүүдийг өгдөг. Өнөөдрийн сурсан хэлхүүдэд дахин нэг нягтлж хараарай. Эмнэлэгт очих үед эдгээр үг хэлхүүд танд маш их хэрэг болно гэдэгт итгэлтэй байна. Өөрийн зовёроо англиар зоригтой хэлж сураарай. Дараагийн хичээлээр уулзлаа баяртай.